Авгаа дайны ялалтын 81 жилийн ой зориулсан баярын жагсаал эхлэхэд хэдхэн минут үлдлээ. Зөвлөлтийн талбай дээр бүх бэлтгэл хангагдаж баярын уур амьсгал хэдийн бүрджээ. Бүгдд нь баярын мэнд хүргэе. Та бүхэнд аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахыг хүсье. Дайн дууссанд бид бүгд баярлаж байсан. Бурханд талархъя. Дууссан нь үнэхээр сайхан. Бид мэдэж байгаагаа л ярьдаг байсан. Харин юу үтсэн бэ гэвэл дайны үед юу болсныг бүгд харсан. Бидний үдснийг та нар хизээч бүү үзээсэй гэж хүсэж байна. Бурхны амралаар бид одоо ч амьд байна. Ялалт та бүхэнд сайн сайхан, эрүүл энх, урт наслахыг хүсье. Эрүүл саруул явах нь хамгийн чухал юм аа. Здравствуйте, товарищи! Сайн байцгаана уу нөхдөө. Поздравляю вас с Та бүхэнд ялалтын 81 жилийн баярын мэнд хүргэе. Великой Отечественной войне! Сегодня 5 сарын 9 бол биднийг нэгтгэдэг өдөр. Энэ бол их дэлхий дээрх инх тайвныг хамгаалсан хүмүүсийн дурсамж, бахархал, гүн үндэтгэлийн өдөр юм. Өнөөдөр бид 81 жилийн өмнөх шигэ фашизмыг ялсан ард түмний гавьяаг эргэн дурсаж байна. Мөн залуу үе маань өнгөрсөн үеийн бааtruудаасаа үлгэр авч эцэг өвгдийнхөө уламжлалд үнэн ч хэвээр байгааг бид харж байна. Үе үеийн энэ холбоо бол бидний хамгийн том хүч юм аа. по своим традициям. Олон үндэстний яснаас бүрдсэн Оросын ард түмэн агуу ялалтын 81 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ бол манай улс айл өрх бүр хүн бүрийн хувьд ариун өдөр юм. Авгаа эх орны дан хүрээгүй нэг ч гэр бүл байхгүй. Өвөө аав, илэн зөвөө, эмээ гэд бүгдд нь энэ дан хүрсэн юм. Өнөөдөр бидний нийтлэг мэдрэмж бол ялалтын баяр. Ялсан үеийн ихнэрээ бахархал юм аа. Наше поколение победителей. 81-я годовщина. Манай ариун баяр болох агуу ялалтын өдрийн 81 жилийн ой тохиож байна. Өнөө өглөө би Өмнөд Сахалинск, Владивосток, Хабаровск хотуудын ялалтын парадыг үзсэн. Харин өнөөдөр Улаан-Уд хотод парад хэрхэн болохыг тэсэн ядан хүлээж байна. Учир нь бид жил бүр энд ирж үздэг. Ялалтын баярын тэр баяр багталтай мэдрэмж хүн бүрийн дотор үргэлж оршиж байдаг юм аа. Присутствует всегда в каждом из нас. Агуу эх орны дайны ялалтын 81 жилийн ой зориулсан өнгөлөг сүрлэг баярын жагсаал өндөрлөлөө. Та бүхэндээ ялалтын баярын мэнд хүргэж, толгой дээгүүр тань үргэлж цэлмэг тэнгэр байхыг хүсье. Сергей Арышковын баатарлаг гавьяаг сэргэн үзүүлэх тоглолт эхлэхэд хэдхэн минут үлдлээ. Энэ тулааныг үзэхээр маш олон хүн цугларсан байна. Налуу хэсэгт тайз хэрэглэлүүдийг аль хэдийн бэлджээ. Одоо эхлэхийг хүлээж байна. 1943 оны 8 дугаар сар баг дэслэгч Сергей Арышков салаагаа удирдах байлаа. Тэрний явган цэрэг фашистуудын галд өртөж, төр нам хамгаалтанд орсны дараагаар дахин товтлогоонд оржээ.
Байлдагчид 2 пулеметийг дарсан ч 3 дахь нь галалсаар байв. Тэгэхэд Сергей Арашков гранаттайгаа урагш дайрчээ. Тэр хүнд шаргацсан ч сүүлчийн хүчээр шавхан галын цэг рүү мөлгөн очиж галын цэгийг өөрийн биеэр хаасан юм. Үүний дараа тэрний салгаа давталгоонд шилжиж дайсныг бут зогчээ. Энэхүү жүжигчлсэн тоглолт үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө. Тэд яг л баатруудтай хамт дайны үе рүү очсон мэт мэдрэмж авчээ. Маш бодтой сэтгэл хөдлөм гахалтай байлаа. Ийм болно гэж бодсонгүй. Энд дэрийн ихтлээ ийм сэтгэл хөдлөм тоглолт болно гэж бодоогүй шүү. Өөрөө тэнд байсан юм шиг салгаллаа. Онцолж хэлэхэд дөрүүдийг мэрэгжлийн жүжигчид бус хотын соёлын төвийн ажилтнууд, Дорнод Сибирийн соёлын дээд сургуулийн оюутнууд, сонирхогч сэргээн босогчд, бүр цэргийн алба хаагчид хүртэл бүтээсэн юм. Та мөн Арашков овогтой юм байна. Тохироо юу? Баатрийн үр удам нь уу? Если честно признаться, Үннийг хэлэхэд би өөрөө учрыг нолоог байна уу? Тохироо юу, үгүй юу гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй юм байна. Юу ч болж бидэн яаж ч эргэж мэднэ шүү. или нет, все возможно, все может быть. Ийм онцгой талбай дээр бүр ийм эффекттэй тоглох амаргүй байлгүй дээ. Дахин үннийг хэлэхэд би анх удаа ийм юмд оролцож байна. Өнгөрсөн жил би доор нөгөө талд орчихсон үйлдвэрийн дарга болж жүжиглсэн. Тэгсэн одоо болохоор чи Арашков болно шүү. Гүцээ, гүгээд бай гэсэн. Тэгээд л гүйлээдэ. Тоглолтод 5 цэргийн алба хаагч оролцжээ. Саяхан албаа дуусгаад ирсэн залуусын үед энэ нь энгийн амьдралдаа эргээ орох нэг боломж болтгоо. Нөгөө талаар тэдэнд танил орчин бий. Хий сумаар буудах гэх зэрэг. Нэг төрлийн сэтгэл заслын эмчилгээч гэж хэлж болно. Арашковын баатарлаг гавьяаг хотын соёлын төвийн налуу хэсэгт 6 дахь жилдээ дараалан сэргээн үзүүлж байна. Зориудаар энэ газрыг сонгосон болно. Урд нь энд цэрэг татлагын цэг байрлаж байсан бөгөөд Баатар маань эндээс фронт руу мордож байжээ. Зохион байгуулагчид тухайн үеийн уур амьсгалыг аль болох бодитоор дамжуулахыг зорьсон байна. Мы хотим погрузить... Бид бүхнийг аль болох жинхэнэ юм шиг болохыг хичээдэг. Энэ бол жинхэнэ зэвсэг. Эхний жилүүдийн шиг модон буу биш. Дөрөв тувцч муу адил. Бид аль болох бодит байдлахыг зорддог учраас зарим хувцсыг бүр Беларусь улсаас авсан. Мосвилэм зориулж ойсон байдаг. Захиалгатаа хүртэл 1943 оны загвараар жишээлбэл халаасгүйгээр хийлгсэн. Үзүүлбэртээ тулаанаас гадна үзэгчдэд дайны үеийн дуугаар хөгжмийн мэдчилгээ дэвшүүлжээ. Мөн кинологчид нохоотойг үзүүлбэр үзүүлж үзэгчдээс нийчгэнсэн алга ташилд хүртсэн байна. Валентина Цыбикова, Даниил Щербаков, Новости дня. Звездой заглянул в кверху, и что бы ни случилось, я вернусь. Этот спектакль Свердловскийн дүүргийн хүүхдэд туслах төвд энэ жүжигийг 5 дугаар сарын 9-нд зориулан хэдэн сарын турш бэлтгэжээ. Эх оронч сэдвтэй энэхүү тоглолтод бүжиг, шүлэг, фронт болон ард талын амьдралыг харуулсан богино үзэгдлүүд багтсан байна. Жүжигийн хамгийн бяцхан оролцогч нь дөнгөж 7 настай. Тайзан дээр урдчлан сэргийлэх бүртгэлд байдаг хүүхдүүдэд ч гарсан байна. Тэдэнтэй байц агч, сэтгэл зүгч, хүмүүжүүлэгчид ажилдаг. Харин өнөөдөр тэдэнд протокол сануулга байхгүй. Зөвхөн тайз гэрлийн тусгал дайны тухай шүлгүүдэл байна. о войне. Пусть между нами сейчас километры, ты здесь, ты со мной, родная моя. В холодной ночи, под ласковым небом, склонившись, мне тихую песню поешь. С удовольствием. Энд ажилладаг хүмүүс ч мөн жүжигт дуртайа оролцдог. Багш, хүмүүжүүлэгчид хүүхдүүдэд мөр зэрэгцэн тайзан дээр гардаг нь тэдэнтэй ойр байж дотносхын тулд юм. Мөн энэ төвийг төгссөн залуусч эргэн ирж оролцдог. Жанна Ленская театрын студид 4 жилийн турш хичээлж байна. Одоо тэр 18 настай. Девушке 18 лет. Би тайзан дээр гарч өөрийнхөө юу чаддгийг, надтай хамт тоглодог хүмүүс ямар чадвартайг харуулахыг хүсдэг. Би Орос ардын бүжиг болон вальс бүжгэлдэг. Гэхдээ вальс надад хамгийн их таалагддаг. Энэ бүжиг надад илүү зохитог юм шиг санагддаг. Театрын студид би хамтдаа тоглолтод оролцож, аялдаг найзуудаа олсон. Театр здесь. Энд театр бол зүгээр нэг сонирхлын дугуйлан биш. Төвийн дэргэдэх студийн гол зорилтуудын нэг нь хүүхдүүдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршдог. Энгийн мэт энэ үгний цаана хүүхэд гудамжаар зориггүй тэнэхгүй, аюултай зүйл хайхгүй өнгөрүүлэх олон зуун цаг ногдож байдаг юм. Приключений на улице.
Когда подросток... Өсвөр насны хүүхэд дөрийнхөн өмнө тайзан дээр гарахын өмнө хамтрагчийн өмнө хариуцлага хүлээж сурахдаа амьдрал дээр ч үйлдэлийн төлөө хариуцлага хүлээж сурдаг. Хөдөлмөр, сахилга бат амжилт, алга ташилтад хүрэгдгийг ойлгох үедээ дүрм журм хэрэгтэй гэдгийг мэдэрдэг. Правила работают. Отражение интеграцийн театрын студ манай байгууллагата 5 орчим жил ажиллаж байна. Энэ хугацаанд бид маш олон жүжиг тавьсан. Энэ бол манай төвийн үндсэн үйл ажиллагааны нэг. Энд манай ажилтнууд хүүхдүүд оролцдог. Зөвхөн манай хамт олон төдийгүй Свердловскийн тойргийн бусад хүмүүс ч студид оролцдог. Театрын студ бол чөлөө цагийн зөвхөн нэг хэлбэр. Төвд нийтдээ 10 гаруй дугуйлан спортын секц ажилладаг. Эрч хүчээ зөв зүйлд зориулах, өөрийгөө нээх боломж энд хүүхэд бүрт бий. Найти себя. Алина Гурская, Сергей Коваленков. Середина земли, Иркутск. В доме Лидия Кузьменкогийн гэрт өнөөдөр фронтын баярт дуунууд ихшгэлээ болжээ. Энд нам гүм ноёлно. Ёслолын дүрмд хувцас, эр зөргийн медалууд, хэдэн гэрэл зургийн цомог энэ бүхэн түүний хайрт нөхөр Дмитрий Кузьменког дурсах, үлдсэн зүйлс юм. Тэд шууд учраагүй. Хувь тавилан эхлээд хоёуланг нь дайны зовлон, гарц хохирлыг туулсны дараа уулзуулжээ. Дмитрий аавыгаа даган сайн дураараа фронт руу явсан бол Лидия Васильевна 9 настай охин байхдаа читаад аав ээж 6 эгч нэг ахын хамт дайны хэлхлийг өгсөн байна. Сестрами и братом. Дайны үеийн хүүхэд хөдөлмөрийн ахмад ээж улаад л Уладья хүмүн ирсэнгүй гэж байсан. Бүгд ширээ тавиад суучихсан, цай ууж дайн эхэлсэнд уйлж байлаа. Гэтэл Уладья орж ирсэн. Сайн байна уу гэж хэлээд л баяртай гэд явсан. Түүнийг сайн дурын цэрэгт аваад явсан юм. Тэр үед 18 ч хүрээгүй байсан. 1942 он сургаггүй болсон гэсэн мэдээ ирсэн. Харин ээж нь нас бар хүртлээ хүүгээ хүлээсэндээ ийм л гонигтай байсан. Дайны дараах жилүүдэд Лидия Васильевна сурч боловсрохын зэрэгцээ антипихад байрлах цэргийн эмнэлэгт ажиллаж байжээ. 5-6 дугаар ангийн сурагчдаа бид эмнэлэгт очиж шаргацсан цэргүүдэд тусалдаг байсан. Би Зоя Рублева, Зина Римачок гэд би гитар тоглож частушка дуулж шаргацсан хүмүүсийг хөгжөөдөг байсан. Тэд баярлдаг байлаа. Би шаргацсан цэргүүдэд тусалдаг байсан. Минуло больше 5 лет. Агуу их орны дайн дууснаас хойш 5 гаруй жил өнгөрчээ. Лидия Васильевнагийн амьдралч аажмар хэвэндээ орж эхэлсэн байв. Тэр дуртай ажилтаа болсон бөгөөд Бямбгаргийн орой бүр найзуудтайгаа жаз хөгжмийн аянд бүжгэлдэг байв. Тэр л бүжгийн талбай дээр Дмитрий Михайловичтай учирчээ. Тэр бүх жолооч нарын адил хар хувцастай явдаг байв. Өндөр нуруутай царайлаг ахлагч залуу 17 настай бүсгүн сэтгэлд хоногшжээ. Тэд эцэг эхээсээ нууцаар төмөр замын өртөөний дэргэдэх дуртай сандал дээр уулздаг байсан бөгөөд жилийн дараа гэрлэхээр шийдсэн байна. Решили пожениться. Манай ах үнэ дахиатай байсан. Манайд Гоша гэдэг найз байсан юм. Аав өвсөө зөөхийн тулд түүнээс машин гуйсан чинь Гоша одоо чи манад хандах хэрэггүй болсон штэ. Чи хүргэнтэй болж байна гэсэн. Аав ямар хүргэн гэхэд ийм хүргэн гэж хэлсэн. Тэр үед аавд түүнийг анх харсан. Тэгээд за тэгвэл сайн л нөхөрлөөрэй гэсэн. Дараа нь аав Дмитрийг дуудаад миний охинд хайртай юу гэж асуухад тэр хайртай гэж хариулсан. Ингээд л танилцсан да. 3 года жили с родителями. Тэд эхэнтэй 3 жил эцэг эхтэйгээ хамт амьдарч дараа нь өөрсдийн байшинг барьжээ. Эхнэр, нөхөр, хорвийн дараахан төрсөн хүү, фокус мод сарнаа цэцэгтэйгээ хамт залуу гэр бүл ахуй амьдралаа босгосон байна. Лидия Васильевна төмөр замд ажиллаж нийт 35 жил энэ салбарт хөдөлмөрлөжээ. Харин Дмитрий Михайлович тэтгэврт гарах хүртлээр жолоочоор ажилласан байна. До самой пенсии. Тэр дайны тухай яриахаа дурсах дургүй байсан. Заримдаа зүүдэндээ зочиж сэрдэг байлаа. Бид залуу байхдаа яасан бэ гэж асуухад буун дуу сонсогдсон юм шиг санагдлаа гэж хэлдэг байсан. Вместе они прожили. Тэд хамтдаа 76 жил амьдарчээ. Хүүхдүүдтэй аж зээтэй болж өнөөдөр 30 нь өсөж байна. Дмитрий Кузьменко баяр ёслол бүрээр гэр бүл найз нөхдөд цуглуулах дуртай нэгэн байжээ. И друзьями на все праздники. Ялалтын баяр төрсөн өдөр гэдэл хүргэлж хүмүүс цуглардаг байсан. Тэр маш зочломтгой хүн байсан. Миний төрсөн өдөрч өөрийнх нь төрсөн өдөрч ялгаагүй. Харин ялалтын баяр бол бүр онцгой. Өвчтэй болсон үедээ ч баярдаг байсан.
К сожалению, Харамсалтай нь агуу эх орны Ахмад дайчин Дмитрий Кузьменко 99 наснда таалал төгссөн юм. Энэ жил тэрээр 100 нас хүрэх байлаа. Лидия Васильевна нөхрөө халамжтай, ажилсаг, эцэг хүртэл үнэн чухам байсан гэж дурсдаг. Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд нь муудсан ч тэрний хувьд Дмитрийн жаз хөгжмийн аянд анх учирч байсан тэр өндөр нуруутай сүрлэг, царайлаг ахлагч хэвээрээ үлджээ. Эльшат Сафаров, Анастасия Шадрина. Олон улсын буддын бизнес клубын холбооны анхны хурал боллоо. Энэхүү байгууллага нь буддын олон улсын 3 дугаар форумын үр дүнд байгуулагдсан гэдгийг онцлоё. Хуралд Халмиг, Москва, Бурят, Калининградаас гадна Энэтхэг, Хятад, Шри-Ланк, Япон улсын бизнес эрхлэгчид оролцсон байна. Клубыг хамтран үүсгэн байгуулагчдын нэгээр Гёшо Ёндан тэргүүтээ буддын төв шашны удирдлага ажиллажээ. Гол зорилго нь буддын үнэт зүйлсийг хуваалцдаг бизнес эрхлэгчдийг нэгтгэн эдгээр зарчмыг бизнесийн орчинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Уулзалтын үеэр оролцогчид буддын бяцлаглагын арга барил, тэрнийг өдөр тутмын амьдрал болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хэрхэн ашиглаж болох талаар хэлэлцжээ. Мөн хүндрэл бэрхшээлийг даван туулж амжилтад хүрэхэд туслах, бодит гарын авлагатай болох боломжийн талаар ярилцсан байна. Найз нөхдөө, өнөөдөр буддын эдийн засаг бизнесийн ертөнцийг өөрчилж байна. Энэ үнц нь ухамсар, харилцан хамаарал, урт хугацааны тогтвортой байдал, нийтлэг сайн сайхныг чухалчилсан загварыг санал болгож байна. Нэг нь альваад хит шуналгүй байхыг сургадаг бол нөгөө нь ашиг орлогын өсөлтийн тухай ярьдаг. Гэвч буддын шашны материаллог бус үнэт зүйлс нь материаллог ертөнцид нөлөөлж, итгэлцэл суурилсан эдийн засгийн шинэ парадигмыг бий болгож чадна гэдэгт гол учир нь оршиж байна. Тиймээс олон улсын буддын бизнес клубын холбооны үйл ажиллагаа зөвхөн буддын шашинтай бүс нутгуудад төдийгүй манай бүх улсад үр өгөөжтэй байна гэж бодож байна. Манай бүс нутагт буддын шашин шин шатанд гарсан ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний дэмжлэгтэйгээр холбоотой гэдгийг онцлмоор байна. Түүний даалгавраар 2022 онд буддын боловсрал судалгааг дэмжих сан байгуулагдсан. Буддын эдийн засаг гэдэг нь яг өнөөдөр яг энд хэрэгжүүлж болох практик ёс зүй юм гэдгийг онцлон хэлмээр байна. Өнөөдрийн хурал энэ жилийн ажлын төлөвлөгөөг тодорхойлох, мөн клубын зорилтууд дээр ажиллах салбар хороодыг байгуулахад зориулагдсан юм. Тиймээс буддын төв шашны удирдлагын дэмжлэг маш чухал гэж би үзэж байна. Буддын лам нар хүмүүсийн ажил үйлс бүрд таармаа оршиж байхад үргэлж туслахад бэлэн байдаг. Хүн бүрийн зорилго бол гэгээрэлд хүрч жинхэнэ аз жаргалыг олох явдал юм. Аз жаргал зөвхөн дотоод сүнслэг замналаар хүрдэг гэдгийг бид бүгд ойлгодог. Та өдөр тутмын болон мэргэжлийн амьдралдаа юу хийдэг нь тийм ч чухал биш. Харин бидний дотоод ертөнцид юу өрнөж байгааг нь хамгийн чухал юм а. Ийм санаачлага эхэлж байгаад бид баяртай байна. Энэ нь зөвхөн Оросын буддизм төдийгүй бүх хүн төрлөختөнд асар их боломж нээж өгнө. Энэ бүхэн цаашдаа өргөжин хөгжиж, дэлхийг өөрчилж эхэлнэ гэдэгт би итгэдэг. 5 дугаар сарын баярын өдрүүдээр Хятадын төв хэсгийн Хунан мужийн Юцзян хотод 3 сая гаруй жуулчин иржээ. Хотоос хальж хэдийн дэлхийд танигдсан онцгой шорлог нь олон нутгийн тогооч нарыг амралтгүй ажиллахад хүргэж байна. Би хэдэн 10 мянган шор бэлтгэсэн хүн. Юэяны барбекю одоо үнэхээр асар их хэрэлттэй болсон. Шорлогны зоогийн газрын үүдэнд үүсэх дараалал улам уртсаж байна. Гэвч энэ нь зөвхөн амжилтын үзүүлэлт биш, мөн тулгамдсан асуудлын дохио олжээ. Манай хамгийн том асуудал бол ажиллах хүчний хомсдол. Баярын өдрүүдэд манай тоогооч нар туйлдаа хүртэл ажиллаж байна. Тиймээс бид мэргэжсэн ажилтан идэвхтэй хайж байгаа. Саяхан тус хотод улсын хэмжээнд анхны барбекю актив нэгдэж, туршлагатай орон нутгийн тоогооч нар хичээл зааж эхэлжээ. Суралцагчид 1 сарын сургалтад хамрагдан шалгалтаа амжилттай өгсөний дараагаар хүний нөөцийн байгууллагаас албан ёсны мэргэжлийн үнэмлэх авдаг байна. Би Хэбэй мужийн Жанцзико хотоос ирсэн. Юэяны барбекю хийх урлагийг сурч аваад нутагтаа очиж, үүн дээр үндэслэн өөрийн гэсэн орон нутгийн хоолны хэв маягийг бий болгохыг хүсэж байна. Активийн эхний элсэлд ердөө 30 суралцагчтай байхаар төлөвлөгдсөн ч 4,000 хүн өргөдлөгчээ. Энэ нь Юцзян хот барбекю эдийн засгийг хөгжүүлэх шийдвэр зөв байсныг харуулж байна. Өнөөдөр хотод шорлог худалдаалдаг 3,000 гаруй цэг ажиллаж байгаа бөгөөд нийтийн хоолны салбарын орлогын өсөлт сүүлийн жилүүдэд 20%-аас давжээ.
Өнгөрсөн жил бид жуулчид болон орон нутгийн иргэдэд зориулсан нийт 600 сая орчим шор бэлтгэсэн. Үйлдвэрлэлийн бүх сүлжээний нийт ашиг 3 тэрбум юанаас давсан бөгөөд энэ бол эцсийн хязгаар биш юм а. Хятадын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөнд сум дүүргийн түвшний эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Улсын янз бүрийн бүс нутагт орон нутгийн амтад хоол, аялал жуулчлалын газруудыг сурталчлах ажил эрчимжиж байгаа нь чухал дэмжлэг болж байгаа юм. Зөвхөн Юзян хотын хувьд барбекю үйлдвэрлэлийн сүлжээний хөгжил бараг 100 мянган хүнийг ажлын байраар хангажээ. Иван Молостов, CGTN. Хятадын нутгийн уур амьсгал думбахыг Омск хотын төвд нээгдсэн үзэсгэлэн санал болгож байна. Тус үзэсгэлэн нь хаврын төгсгөлийг бэлэгддэг Гуй улиралд зориулогджээ. Энэ үед тариалангийн талбайд ажил идвэрнэж, талхны бороо хэмээн нэрлэгддэг хур борооны үе эхэлдэг. Мөн байгальд гарч зугаалах, цэн цэцгийн дэлгэрэлтийг бишрэх, шүлэг уншихад хамгийн тохиромжтой цаг гэж үздэг байна. Эдгээр уламжлалыг уран бүтээлчид өөрсдийн бүтээлдээ дүрсэлжээ. Зураач Наталья Пронинагийн хэлснээр Хятадын Сёи уран зургийн хэв маяг нь биерийн хөдөлгөөнийг дагах урлаг юм. Уран бүтээлч зураг зурдаггүй, харин нэг амьсгаагаар бүтээлээ урсган гаргадаг. Энэ бол эрх чөлөөтэй хэв маяг. Хамгийн чухал нь бодит дүр төрхийг яг адилхан гаргах бус, харин тухайн зүйлийн дотоод мөн чанар, мэдрэмжийг илэрхийлэхэд оршдог. Энийг хөгжимч мөн сануулдаг. Хятадын соёлд хөгжим нь гүн ухаантай салшгүй холбоотой бөгөөд хүн байгальтайгаа тэнцвэртэй харилцахад тусалдаг юм. Гүцийн хэмээх эртний Хятад жавхтаст хөгжмийн түүх 3000 гаруй жилийн настай бөгөөд гүн баялаг өнгө аястай. Харин энэ бол хулсан Сяо Лимп. Түүний аялгау усны хоржигнох чимээг санагдуулдаг. Мэргэжилтнүүдийн хэлснээр борооны улиралд эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Эрүүл мэндийг дэмжихэд Хятадын уламжлалт цэгүүн дасгал хамгийн тохиромжтой гэж үздэг. Энэ нь биеийн дасгал, амьсгалын техник, бяцлаглыг нэгтгэсэн цогц арга юм. Хамгийн гол зүйл бол дотоод төлөв байдлаа хадгалах хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Харин уран бичлэг, цайны ёслолт, хөгжим, цэгүүн зэрэг нь тэр төлөв байдлыг өөр талаас нь баяжуулж өгдөг хэрэгсэл юм а. Хятадын соёлд бүх зүйл хоорондоо холбоотой байдаг. Арга бэлгийн гүн ухаан нь ангаах ухаан, хоол хийх урлаг, дүрслэх урлаг, тэрж байтугай өдөр тутмын ёс зүйд хүртэл шингэсэн байдаг. Эсрэг тесрэг зүйлсийн тэнцвэр энд ертөнцийн зохицлын үндэс болдог байна.